Тэр 19 өдөр ахгүй манай сургуулийн төвийн шинэ жил бол пэйжлээ хүн төрүүлээд ирсэн байна. Тэгээд төвчрлээ сайгаад ер нь ирчдэг ахгүй юу. Тэг манайх ингэж чимгэлсэн сургалтын төвөө коллеж парти хийх гэдэг манай ихний 20 ангийнхан байна. Юмудаа хөдөлж авч ирээд тавьчих. Тэгээд одоо өглөө өдрөө ангийнхан маань бас юмудаа авчиж ирж тавина. Ингээд манай анги болохоор шар өнгө болсон байхгүй юу? Шар өнгийн ундаанууд нэмэрхүү юмнууд. Тэгээд яг коллеж парти хийхэд нөгөө бүх агш нарын бүх ангийнхан ийм коллеж партинд оролцож байгаа болохоор гоё харагдах бах. Одоо болохоор гялс нүрээ будаад үсээ янзлан тэгээд амар ханиадтай байгаад байна. Ханиалгасараад хоол амар өвдөж юм. Улаан нэг юм уугаад ерөөсөөр харагдахгүй байгаа байхгүй юу? Christmas Day is just one thing I need. 가와이. 어, cute. 너. 세메너. 네, 진디. 하마, 지나먹으러 더 가볼지. Харифлыг ч багшиг амир. Йоо, амир дагааштэй. Миний гарсан юм шүү. Яа, хэмээн оо. Өнөөдөр их гоё болсон байна. Жохон дресс кодноос зөрөөд ийн гайгүй юу? Гайгүй. Манайхан гайгүй. Танаа өнөө. Йоо, гонж ба залж шít. Яа, хэлээ. Сап. Хэлээ. За 파자. Pose to the yeah. За сайн байна. Яа, сталж шít. Харин багшиг амраар би юу хийгээд байна. За сайн байна. Асуна. Өнөөх их гоё болсон байна. Гоё часуулаа балаж өмссөн байна. Сайн байна уу? Сэтгэлээрээ. Гоё наа. За. Оо. Сайн байна уу? Стохорох юм байна. Чи бүр амар тулч. өөрийгөө харснууч гайвтай. Энэ өсөн зүгээр шинжилээ. Би гэж яагаад. Йоо, ямар л гитар тоглолт юм бэ? Say hi. Дэсэн. Яа. Тай нас гэх юм. Зэрэг л гэж. Паза гараа. За. Яа, кит. Яа. Тэвэн хайртан яа. Кит. Зэт. Ашиг таны ингэрээ тайлбарлаа гэж гоо. Болоо. Арай заггүй нөө. Эдэн гэстэ гоё чимгэлсэн байна. Яа. Бэли л энэ классик байж тээ. Багш өөрөө нагаа юм уу? Йоо, инег гэхдээ бүр хамгийн шилдэг чимгэлтэй байна. Black leader jacket ээ. Өнөө bad boy wife таа шүү. Тэндээ. Стохор басаа. 안녕하세요. 네, 아는데라고 합니다. 아이디가 안테일래. 아이디가 많이. 세메노 신지딩. Сахилах сул байна. Энэ охин сахилах сул. Бид нар бүгдээрээ сахилах сул. Найзуудаараа гэр бүлээрээ нэг өдөр гоё гарч хоолнд ормоор байвал энэ Zoma Kitchen Bar руу орж үзээрэй. Хоолных нь амт нь гоё орчин байгаа одоо тэ уур амьсгал нь аюу гоё юм байлээ. Нэг ороо суухад бол харамсахааргүй л гоё газар байлээ.
Бёжангуг гэж Солонгос 9,000-аар авч иддэг хоолоо энд 27,000 төгрөгөөр авч идэж байна. Тэгээ уг нь бол амтан гоё ч гэсэн арай л үнэтэй санагдсан. Камера цэмэлжээд камера мөртсөн бах юм. За өнөөдөр болохоор би тэрэлж авах гэж байгаа тэрэлжийн нэг гоё утаа чамайг бүр хараад хэлэлж штэ намайг юу гэж байгаа нэ. За бит хоёр одоо дөнгөж налахаас болоо тэрэлж рүү орж ирж байна. Замдаа дэлгүүр орох гээд. Ийм дэлгүүр байдаг. Тэр нөх хуушурны гэрүүдийн наа нэг ийм дэлгүүр байдаг болсон байна. Харваа. Энэ нөх шин цэгэр уусаа өдөрсөн. Энэ байсан уу уусаа? Цэрэг хөтө бүр дээр ороод ирсэн гэсэн юм. Дэлгүүр дээр бүр чонгоо байлаа. Үгүй тийм үү? Яа, тэнгэр мингэр бүр ийм гоё. Төв хийдэлээ 18 мянга. Төв банштай цай, мент. За энэ газар болохоор тэрэлжийн редрок жоохон өнгөрүүл байдаг фарм хаус гэдэг газар байхгүй юу. Тэгээ хоолных нь ресторан нь болохоор ийм хүлэмжин дотор данг ийм ногоо ингээд мод зод ийм ногоо урамлууд донд байдгаар амар онцлог санагдаад очиж үзэхгүй нэг салхинд гарангаа гэж бодоод тэгээ хоол идэж уухных юмных нь өмнө нь бол баг хотод байгаа газруудаас хямдхан санагдсан. Тэгээ нөө ширээний 1 цагийн 25,000 төгрөг төлтэй мэлээ. Гэхдээ угаасаа цөөхөн ширээтэй болохоор 1 цагийн үнэтэй байхаас өөр аргагүй санагдсан. Тэр бол зүгээр санагдсан. Тэгээ энэчнээ бас байрлаж болно. Гадаана гэр тэгээ дотроо байшин бас байгаа. Тэгээ энэ хотын утааг харж энэ хот руу буцаад ингээ явхад хотын утаа бүр цаана юу байгааг ч харагдуулахгүй. Энэ дөнгөж одоо утааны хэсэг рүү орж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл нэг юм амралтаараа тэрэлж мэрэлж ороод гой бай гэхээр ер нь амар зардалтай ингээд хонж үнж гэхээр амар зардалтай учраас баг өдөртөө яваад ирэхээс өөр аргагүй. Нэг газар л хоног гэхээр хамгийн багадаа нэг хүний 150,000 төгрөг ингээ гарчаад байгаа болохоор хагасаа мүцсэн болгонд гоё ингээ салхинд гараад явах газаргүй болохоор жоо хэцүү санагцсан. Тэг ерөнхийдөө бол одоо Монголын утаа ингээд 1 жилийн дотор бүр ор мөргүй алга болохгүйгээс хойш баг нэрээ хотоос жоохон зайдуу лагертай айл хамаатай саднуудаараа тохиролцоод баг өвлийн утаанд тэнцэнэ нэг ажлын 5 өдөр ирж үчээд байж марч мэдгүй ерөөсөө ойлгомжгүй Монголын утааг бол үнэхээр яах арга яах учраач ерөөсөө олохгүй байгаа. Энэ цасыг харж гинөө. Цас орвол хит хоноол зүгээр хав харанхтай цас болчтой. Гэхдээ яах вэ? Тэгэл утаагүй нэргүй болчвол уг нь бол манай Монгол гоё л доо. Тэгээ өмнө нас жоох үнэтэй гис тооцвол түлхийжүүрээс зүгээр ингээл торт авахд одоо ингээд 75,000 төгрөгийн торт авч байгаа байхгүй юу. Тэгээ энэс чин гадна баярын ширээ бэлэн гэж бомбонг 24 он бол миний хувьд өмнөх жилүүдээс хамгийн хүнд жил байлаа. Яагаад гэвэл хүний амьдралаас сонсч ийсэн эсвэл кинон дээрээс үзэж ийсэн тиймэрхүү зүйлс миний амьдралд ингээд тохиолдоод бүх юм ингээд дуустдаг, урсдаг, цаг хугацаа өөрчлөгддөг. Учираас энэ бүхэнд нуурахгүй бүх юм алдсан юм шиг юм байхгүйгээр илүү хичээх чинь. Тэгээд яг өмнөх жилүүдэд зовлон гэдэг зүйлийг айгүй буруу ойлгож явсан байна л да. Энэ тийм юм байхгүй, ийм юм байхгүй гэдэг материал надад дутуу байгаагаа зовлон гэж боддог байж. Тэгэл дээрээс нь нэг найзтайгаа хэрэлдээл тэр найздаа өөрийгөө ойлгуулж чадахгүй байхаагаа зовлон гэж боддог байж. Хүмүүстэй ингээ ам урайгаад тэр хүмүүсээ дийлж чадахгүй болохоор тэр ингээд намайг амар ундууцуулдаг байж. Жижиг ямыг өөрийнхөө хувьд зовлон болгоод идэв байсан. Тэгсэн чинь амьдралд те ингээд тэрнээс чинь илүү том юм те чи юу ч хийж чадхааргүй юм бас байдсан байх шүү гэдгийг мэдрүүлсэн тийм жил болж өнгөрлөө. Тэгээд эх хондоо ер нь нэг томоохон 2 юм хийн гэж төлөвлөсөн байна. Гэхдээ тэрийг бол ингээд яг цаг нь болохоор гой бичлэгээрээ харуулъя. Тэгээд бас Монголдо ирсэн маань гоё зүйл байлаа. Яг Монголынхаа хөрсөн дээр буугаад Монголд амьдрал ямар айн залуу хүн Монголд амьдрахад яг ямар байгаа энтрийг бүгднийг өөрөө биеэр ингээд туллаа. Тэгээд үнэхээр яг уу төгжрэл одоо энэ өвөлдөө бол цаг агарын байдал тийм үү. Тэгээд юмны хөөрөгдөл, үнийн хөөрөгдөл зэрэг иймэрхүү асуудлууд бол хүнд асуудал болохын хувьд бол болцсон юм байна. Тэгээ монголчууд тэр аяараа үнэхээр сүхэрчгүйгээд айл болгонд ор бүрнээ тэ чадахаараа мэрийгээд ингээд хаасайгүй амьдарцгааж байгаа юм байна. Үнэхээр хүчтэй чадaltaй тэ ингээд зоригтой тулдаал монголчууд тисэж байгаа юм байна. Тэрнээс биш хотын зохион байгуулалт тэ улсаас явуулж байгаа бодлого, улсын бодлого, хот төлөвлөлт ямар нэг одоо энэ төгжрөл утаан дээр авж байгаа арга хэмжээ тэ ингээд эсвэл ингээд нийгмийн ингээд эмзэг бүлгийн
бүлэгт хүрэгдэж байгаа юм яг зорилтод үр дүнтэй үйл ажиллагаа юу ч алга. Тэгээ Монголд ингээд залуу хүмүүс цагийг өнгөрөх газар юу ч алга. Хувь бизнес хийдэг хүмүүс л ингээд шин юмнуудыг гаргаж ирж байгаа болохоос улсаас ямар нэгэн монголчуудтай тий залуу хүмүүстэй хүүхдүүдтэй зориулсан ямар ч цагийг өнгөрөх тийм орчин одоо бүтээн байгуулалт юу ч алга амьдрах амьд явах үүргээ гүйцэтгэхэд л явж байна. Тэгээд энэ жил бүр ингээд гавшсан илүү тийм олол амжилт байхгүй ч гэсэн айгуу гоо сэтгэлийн хат суулаа. Амьдрал юм ирэнтэй бараантай олон өнгөтэй байдгийг жил ирэх тусам ингээд таниалаа. Яад гэхлээр нөгөө би ч одоо өөрөө том болж байгаа юм хандах хандлага шал өөр болж байгаа. Он гарахад өөрийнхөө ингээд бодох юм бол тий эрхчил ийм таалмаар энэ тийм юм таалмаар энэ тэгмээрэн ингэмээрэн юм хүсдэг байсан бол одоо л зүгээр ингээд юу ч даван туулах миний сэтгэлийн хатыг л надад үлдээгээд өгөөч. Тэгвэл ингээд үлдсэн бүх замаа би өөрөө засч чадна. Үлдсэн бүх юмаа би өөрөө хийж чадна. Зүгээр надад ингэж өөртөө ингэж их итгэдэг итгэлийг минь үлдээж өгөөд тэгэд үнэхээр яг хоо жоохон шуны гэвэл миний амьдралд эргэн тойронд мань дандаа сайн хүмүүсийг надтай уулзуулаач гэж л юу н хүсэж байна. Ямар хүмүүс одоо надад хань уулахтай би ямар хүмүүстэй ойр байвал болох юм бэ гэдгийг би мэдж байгаа ч гэсэн нөхцөл байдал орчин яг яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэр болгонд ингээд намайг гой зөөлхөн байлгаж өгөөд зөөлхөн хүмүүстэй уулзруулж өгөөд үгүйсэл гэж хүсэж байна. Тэрнээс бусдаар бол угаасаа тий өвлийн үг ирээд надад гой юм өгөхгүй хин нэг миний амьдралд орж ирээд майчиг гэхгүй зүгээр ямар ч байсан надад энэ байгаа сэтгэлийн тэнхээ хүч энергийг маань л яг энэ чигээр маань ингээд үлдээгээд өгөөч тий хэцүү үедээ ингээд бүгдэд буугаад өгөөд эсвэл ингээл авах арга хэмжээгээ шууд буруу болгож эхлээл одоо жишээлбэл надад юу ч тохиолдсон би юусоо арх уй гэж юусоо боддог байхгүй юу. Тийм бодол юус төрдгүү. Зүгээр л амар тайван байгаад за одоо яавал би ийм одоо энэний ардыг гарах хэрэгтэй юм болол гэж боддог. Бүр бас сэрэндээ тэгж боддог байхгүй юу. Яахав дэ ингээд хэцүү байвал тэг хий нэг найзтайгаа уулзаад жоохон уугаа дотроо худалч болно штэ гэж уг нь өөрөө өөртөө хилдэг ч гэсэн яад ч юм ингээд надад яг тийм хэцүү цаг үед толгоход би юусоо арх хут чаддаггүй. Угаасаа ч өрн ингээд алкоголын хэрэглэнээс айгүй холтцсон болохоор тэгэхээр ингээд одоо яг стрессээ яг яаж тайлаад байгаа би өөрөө харангуут илүү юм бүтээмжтэй байхыг ингээд хүсэж байгаа хгүй. Арай нэг өөр юм сураад эсвэл хүсэж исэн юм гяс хийж дуусгаж юм. Тэгэнгүүт ингээд арай сатаараад арай ингээд зүгээр. Тэнгүүт би за ямар ч хэлсэн энэ бүхний зүгээр ардаас би өөрийгөө харангуут амар сэтгэл зүй хаттай юм байна. Тэгээд муучай сайн ч юмд ингээд бодтой хандаж сурцсан байна гэж өөрийгөө үнэлж байгаа. Тэгээд яг энэ байдлыг маань л эрхчлүүлүүдэд надтай хамт байлгаж өгвөл үнэхээр баярлж байна. За тэгтээ ингээд хинч надад тэгж байлгаж өгөх юм. Тэгтээ зөвөр ингээд хүн яг нэг зөв амьдрах сонголтоо хийцэн байхад дараалал бүх юм зөв болдог юм шиг санагддаг байхгүй надад. Тэгэхээр би бол өөртөө тавих тэр ингээд өөрөө өөртөө тавьж байгаа шаардлагатай амьдралыг хэмнэл хүн байх төлөвшөл өөрөө үзэл бодол яг тэр нэг жанжин шугам гэдэг юм а би ингээд аягүй зөв бариад авцсан гэдгээ өөрөө мэддэг. Тэгээ яг энэнийхээ дагуу цаашдаа ажиллаж амьдрна гэж боддог. Тэгээд энэ жил миний хийсэн хамгийн зөв сонголт бол багш болсон байна. Тэгээд амар хөөрхөн хүүхдүүдтэй зөндөө олон хөөрхөн хүүхдүүдтэй уулзч чинь тэгээд яг минийх чинь болохоор одоо ингээд 10 жилийн багш биш их сургуулийн багш биш ингээд зөвхөн яг ингээд энэ хилийг сураад тэг цаашдын одоо ингээ сурч ажиллах юмдаа л зөвхөн зориулж энэ хилийг сурж байгаа хүүхдүүдтэй хамт ажиллаж байгаа болохоор яг нэг юм айгүй олон юм бүр мэдрэгддэг байхгүй тэр хүүхдүүдийн хүсэл зорилго тэмүүлэл ингээд надад тэгвэл би өөрөө одоо тэг ингээд тэтгэлэг горилж явахдаа эсвэл ингээд их сургууль төгсгөөд яг энэ мэргэжлэр мэргэж гээд энэ хилээр мэргэж гээд явж байхдаа яг миний дотор ингээд амар хүсдэг байсан хүсэл байдаг байхгүй ингээд үнэхээр сайн ярьдаг болчих юмсан, үнэхээр хэлэндээ сайжирчих юмсан. Одоо энэ солонгос хэлний хамгийн өндөр оног авчих юмсан, хамгийн байж болох гоё тэтгэлгийг авчих юмсан гэдэг тэр их зорилго маань нэг мэдэхэд намайг ингээд бүхний ард гаргачихсан байгаа аахгүй. Би яг уу өчнөө олон солонгос хэлтэй хүмүүс байгаа ч гэсэн тэг үнэхээр би одоо ингээд хамгийн өндөр оноотой байна. Тэгээд дээрээс нь тэтгэлгээр ингээд сурч чадсан. Тэгээд дээрээс нь тэг солонгос гэдэг улсыг очиод биеэрээ мэдрээд бүх сайхан юм яг л хэрэг шиг нь эдэлж хэрглэж ажиллаж амьдарч исэн даа өөртөө ингээд амар гоё талархаж байгаа. Тэгээд тийм болохоор энэ олон хүүхдүүдийг ч гэсэн тэгээ ийм яг хүсэл мөрөөдөлтэй энэ олон хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байгаа болохоор ингээд амар гоё. Тэгээд тэр олон хүүхдүүдийн энерги гэдэг шал өөр үт юм байлаа.
ямар нэгэн би өмнө нь ингээ ажил хийж байхдаа ядарч байгаа ч гэсэн юм жаргалтай ерөөсөө байж үзээгүй. Тэгээд ингээд бүх юм яг бүрдэж байгаа яг миний ажил дээр гэх юм бол ажлын хүмүүс маань гоё, нэгдүгээрт, хоёрдугаарт ажлын орчин тав тухтай, тэгээд дээрээс нь ажлын энерги ингээд амар сайн байдаг. Тэгээд дээрээс нь бүтээмжтэй үр дүнтэй болохоор одоо манай хүүхдүүдийн ингээл тэг шалгалтаа өгөөд авч байгаа оноо тэр цаашдынх нь амьдралд нь хэрэг болох учраас тийм одоо юм мэдрэмж нь ингээд айгүй гоё гэх юм уу. Яг удаан ажиллахад ингээд өдөр болгоо нэг юм заагаал ингээд тэг ингээд хүүхдүүдэд ингээд яг уудахтай байна. Миний хувьд бол уудахтай ч гэсэн би угаасаа тэгж амар удаан хэдэн жилээр ажиллахгүй тэг нэгээс 2 жилдээ ажиллана гэд энэ ажлаа мэдэрч хийж байгаа болохоор надад ингээд айгүй гоё урамтай ингээд үр бүтээлтэй гоё байгаа. Тэгээд багш хүн гэдэг юм байдсан байна. Хичээл заахаасаа гадна чадварлаг байхаасаа гадна тийм үү тэр олон хүний урд хоолойны өнгө бие авч явах тэр байдал хүүхдүүдийг тийм яг ямар хүүхдүүдийг яаж хичээл идэвхтэй оролцуулах уу, ямар үед нь чангахан дуурах уу, ямар үед нь аргадаж харьцах уу, хизээнэ нь би эднэртэйгээ найз шиг найзлах уу, хизээнэ би зөвлөгч шиг зөвлөх үү гэдэг тэр яг мэдрэмж чинь зөвхөн одоо ингээд багш хүнд байх тийм мэдрэмж байт юм л. Би яг өөрийгөө багш юм байна те энэ бол миний ажил биш, би өөрөө багш юм байна гэж бодож эхэлсэн үеэс энэ бүх юм илүү надад чухал санагдаад ирж байгаа хгүй. Би хүүхдүүдийн хамгийн чухал мөчт хамгийн чухал юмыг зааж өгж байгаа хүн болоод ажиллаж байгаад амар талархалтай байгаа. Ямар ч айлын олон хүүхдүүдэд би буруу юм зааж зөвлөж буруу үг үйлдэл гаргахгүй гэж хичээдэг. Тэгээд тэрнийхээ дагуу ч гэсэн өөрийгөө ч гэсэн нэг шат ахиулж байгаа гэж бодож байгаа. Энэ ажлын туршлага манайд цаашдаа амьдралд маань гоё тусдын болоод явах. Найз нөхөд хүрээллийн хувьд гэх юм бол нэг их олон юм хүсгээ болсон, олон хүнтэй чаргууцлахаа болсон. Энэ жил бол ер нь ирэх жил өнгөрсөн нэг сүүлийн 2-3 жил ер нь тийм төлөвтэй болоод ирсэн. Тэгээд хүний амьдралд нэг олон хүний хэрэг байхгүй, хүн шиг хүмүүс олон байх тусмаа илүү одоо гоё байд юм гэж бодсон. Цагийг хамт өнгөрөөхтөө биш, яг л тэгээ яг ямар үед чанар нь байх ёстой вэ? Хамгийн хэцүү үед, хамгийн жаргалтай үед яг нэг өнгөөрөө байдаг найз. Надад одоо ингээд хэцүү үед маань ирээд туслаад дэмнээд ингээд намайг тий надад мөнгө төгрөгөөр тий ингээд санхүү мөнгөөр эсвэл ингээд ирж би сэтгэлээр миний амьдрал оролцох биш, зүгээр л хонгороогоо яг ийм хүн гэдэг дээр бат зохистгэл тийм л хүмүүс хүний амьдралд цаашд аюул хэрэг болт юм байна гэдгийг ер нь бол ойлгосон. Надад хэцүү юм боллоо гэхэд би хинээг найз руугаа яриад ингээд туслаад өгөөч тэгээд өгөөч гэж бүр ингээд өнгөрсөн хугацаанд нэгч гуугаагүй. Угаасаа тэгэх чи ингээд шаардлагагүй гэж боддог. Хэрвээ яг өмнөхөр надад хинээг туслалцаа хэрэг гарвал би ингээд өөрөө гуйна. Гэхдээ тэрнээс өмнө анхан шатны хата би ингээ өөрөө юмнуудаа хийчих болохоор байгаа учраас тэрийг өөрөө ингээ хувьдаа яг өөрийнхөө зовлон жаргалыг үүрээд явна. Яг тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн цаана амьдралтай ажилтаа хүмүүс байна шүү дээ. Надад хэр их тусалснараа, намайг хэр их магтснараа би найзын шалгуур өрөөсөд тавьдгүй, зүгээр л намайг юу ч хийжсэн хонгороол яг ийм хүн гэдэг тэр нэг тэг миний тэр тухай намайг үнэлсэн тэр үнэлэмжээ гээдэггүй, хайдаггүй, сольдоггүй, хин нэгний үгээр намайг дүгнэдэггүй тийм байхад л болоо. Яг чи бит хоёрын одоо хин нэгэн тэр найз бит хоёрын дундаас үүссэн тэр нэг үн цэн тэ дурсамж тэр бүхэндээ ингээд итгэлтэй тэрийг маань үнэлдэг, тэрийг ингээд хин дуртай дундуур орж ирээд унгаач хаагүй яг ингээд баттай байлгаж чаддаг тийм хүн л ингээд миний амьдрал цаашдаа үлдээд явна. Тэгээ тийм хүмүүс ч гэсэн үлдчихсэн. Найз дээр бол ийм шалгууртай байгаа. Тэгээ одоо би ч юм бол баг ингээд 2-3 жилээр 30 хүрлээ штэ. Тэгээд юу вэ худлаа ярьж 4 жилийн дараа шүүжлээрээ он гараад 27-тайг өөрөө бодцоо явж дээрэж. Би 26хан настай. Тэгээд гэтээ би олон 26 насыг үеийнх маань 2-3 хүүхэдтэй болсон учраас ингээд бүр ингээд амьдрал аль хизээний гарцсан тэ амьдрал ингээд амьдраад ажиллаад явж байгаа хүний хувьд бол тийм ер нь анкаагүй арчаагүй хойш суусан тийм хүмүүстэй бол ерөөсөө нийлж чадахгүй. Угаасаа би тийм хүмүүст дурггүй. Тэгээд тийм хүмүүсээс ч хол байсаар байх болно. Гэхдээ би тэр хүмүүсийг өөрчлөх гэж тэ чи ингэдэг гэж бол нэг ч амьдрал нь оролцохгүй, зүгээр миний ойрын хүрээлэлд тийм хүн байх эсвэл гэсэн бодол ер нь л надад байдаг. Дээрээс нь эрхөнд надад тавьсан зорилго болохоор эрүүл байвал бүх юм бүтгийм байна гэдэг ер нь зорилго тавьсан. Тийм болохоор эрүүл байхын тулд гоё дотроосоо гаднаасаа гоё бүр ингэ shining баймар байгаа хгүй юу? Гоё эрүүл мэндэд анхаарах гэж бодож байгаа. Тэгээд эрүүл мэндэд анхаарах хамгийн одоо наазахын миний хамгийн сайн хийж чадах юм болохоор зөв зүйтэй хооллоод жингээ асаад тэгж бай гэж бодож. Тэгээд би нөө сормоос хумс тасралтгүй аюу олон жил хийлгсэн байхгүй. Тэгээд одоо харж байгаа ах би ингээд амар бүр ингээд хэдэн жил сормоос хийлгсээр хагаад ингээд ямар ч өөрийн гэсэн сормоосгүй ингээд сормоосгүй болсон байгаа. Миний байгаа үнэн төрх угаасаа ийм учраас
энийг ингээд харуулж угаасаа яг хүн бол ингээд дэлгэцийн цаанаас тэг гоё сайхан юм үзэх дуртай. Тэгээ бүх юмыг өгөө тэгш үйжээж энэ гоё хүн гэж үнэлдэг штэ. Тэнгүүд би ч гэсэн өөрөө яг өмнөдөө тийм байхыг хүсдэг. Бүх юм маань гоё хөлнөөсөө толгой хүртэл цэвэрхэн цэмцгэр царайлаг гоё өнгөтэй төстэй байхыг хүсдэг. Жохон сормосоо хумсаа амраахаар шийдсэн. Тэнгүүд ингээд наваа ингээд сормоск болчоор хүмүүс юу яадаг вэ? Чи ингээд өвдсөн юм уу, уйлцсан юм уу энэ гэл амар төвхтэй байдаг. Тэгэл яах вэ? Одоо миний байгаа маань энэ учраас одоо битгий наваа тэгээсээ хүмүүс за зэрч яах вэ? Гадаад төрхөл яах вэ? Хүн бол нэрээ хамгийн муухай байж болно, хамгийн гоё хөрхөнж байж болно. Энэнд зүгээр цаг хугацаа мөнгө ингээд хамааралтай. Тэг хизээч би ингээд гоё зигзигээд бүр тасархай ингээд гоё хөлнөөсөө толгой хүртэл анхаарч ингээд боломжтой заяа. Ер нь ганц биш ер нь бүхий л хүмүүс ингээд нөхцөл цагт харуул би бол ингээд өөртөө ингээд амар ихтэй гоё эмхтэй болж чадна гэж ер нь бол боддог. Тэгээд тэрэндээ ч гэсэн ер нь ирэх ондоо маш хичээн гэж бодож байгаа. Цэвэрхэн тэгээд цэмбэгэр харагдах дуртай болохоор тэгээд тэрэндээ зориулж одоо стилийн имижтэй өөрийнхөө гадаад төрхийг бүрдүүлнэ гэж бодож байгаа 2025 онд. Харин гинтийн уучрал те гинтийн уулзах учрах олон хүмүүс ажил төгрөлтэй боломж бололцоо тэр болгонд бол бүгдэд бэлэн байгаа гоё туулахад баланслаад те яг тэр өөрийн жанжин шуумаа бариад гоё уусаад бүгд нөрөө явж орно гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан он солигдох энэ хүчит хүн болох ингээд амар их бодол дунддаг баха. Энэ жил би хангалттай сайн байж чадсан уу, ирэх жил ийм болоосаа тийм юм болоосаа энэ бол бид нар хэд наслсан ч ингээд дуусахгүй яг л юм хүсэл ингээд үргэлжилсээр л байх гэдэг би ч гэсэн энэ жил яг тэгж боддгоороо тэгж бодоод л байж гин. Ирэх жил би ийм болъё, тийм болъё, ингээд тгий гээд айгуулын бодож байна. Тэгээд яагаад багш болсон маань хамгийн зөв байсан бэ гэхэлэр би ингээд айгүй гоё шинийг сэдэгчдэг олон дунд ингээд бүр ингээд нэг юм олон хүний энерги, олон хүний ингээд уур амьсгалд ингээд байх дуртай хүн байхгүй. Гэхдээ солонгос байх хугацаанд тэрнээсээ ингээд амар холтцсон, амар дутгшоогоо болцсон, өөртөө итгэлгүй болцсон. Хідэн хүний урд гараад юм ярьж чадхаа болцсон ингээд хүний урд гарахаараа л ингээд жоохон сандраад байдаг ингээд хоолоо амжичрээд идэх болцсон байхгүй. Тэгээд буцаагаад би одоо тэр байдлаа ингээд амар гоё олоод авцсан. Одоо хийний ч урд ингээд юу ч гоё хамаагүй чөлөөтэй ярьж чадхаар буцаад тэр өөртөө итгэлтэй би чинь нэрээ өмнө би Монголд байхдаа амар олон хүний урд ингээд дандаа юм ярьдаг те ингээд дандаа ингээд чөлөөтэй юм ингээд ярьдаг байсан бол одоо ингээд зүгээр шинэ хүнтэй танилцахтаа хүртэл сандарч мандардаг нэг тийм дотгошоогоо нэг юм сонин болцсон байсан аахгүй. Ямар ч хүн гэхдээ уусаа 2-3 жил ингээд те яг ингээд жоохон ингээд олонтойгоо биш болоод ирэхээр жоохон сонин болчихсон. Яг комфорт зонд цаг зав байвал зөвхөн таньдаг нэг ойрын 1-4-5 хүндээ эргэлдээл. Тэгсэн чинь одоо би ч одоо ингээд өдөр 100-аас 200 хүнтэй ингээд чөлөөтэй харьцах болцсон байна. Тэгэл 20-30 хүүхдүүд урд гараад хичээл байнга заадаг. Тэгэл ингээд тэн орж гарч байгаа бүх хүмүүстэй ингээд юм яриад ингээдсэн чи би буцаад ингээд нэгдүгürt ярих чадвар, хоёрдугаарт ингээд хүний урд ингээд юм ярьж чаддаг буцаад тэр итгэлээ олоод авчихсан. Тэгээ эндээ би бүр амар баяртай байгаа. Яа одоо гэхэлэр энэ миний өөртөө дуртай байх нэг шалтгаан байсан байхгүй. Тэгсэн чинь сүүлдээ би ингээд амар юм хүний урд юм ярьж чадхаа болсон. Тэгээ ингээд ойрын хидтэйгээ бараг зовлон зүдгэр амьдрал ярахдаг л тийм хүн болсон байсан чи одоо буцаад ингээд бодол санаа хамгийн ман зэгцрээд ингээд амар гоё болж байгаа доо. Бүр дэндүү баяртай байгаа. Тэгэхээр зүгээр дээ одоо ирэх жилүүдэд юу ч миний амьдралд ирсэн бай. Бүгдийг нь тэсэд даваад туулаад тий хамгийн байж болох сайн арга хэмжээг аваад ингэж явна гэж бодож байгаа. Энэ жил миний бичлэг тий намайг дэмжиж над руу чат бичдэг байсан бүх хүмүүст баярлалаа. Нэг байдлаар миний айлын бичлэгийг үзээд тий ингээд надтай хамт хэдэн секундыг ч болох хамт өнгөрөөсөн бүх хүмүүст баярлалаа. Цаашдаа ч гэсэн миний бичлэгийг хүлээж сууж байгаараа намайг гоё сайжирч хөгжиж дэвшиж амьдрахыг маань гоё хамтдаа ингээд хараарай гэж хүсэж байна. Тэгээд ямар ч гэсэн энэ хүртэл миний 2024 оны тайлан дууслаа. За тэгээд ирэх жилүүдэд ч гэсэн бүгдээрээ зовлон жаргал тохиолдсон ч бай хамтдаа байцгаая. Баяртай.